За тэмээг эхлээд ачаалахаас өмнө тэмээг сонгож авна. Тэмээ хамгийн гол нь ачааны тэмээ гэдэг бол хамгийн сайн тэмээ хэрэгтэй. Тавг бөөрөнхий тэгшгэн давхтай бие хөвгс тэгшгэн тийм тэмээгээ сонгож аваад тэрийг бэлдэн багсаагаас нь унд сургаад ачаа тэрийг янз бүрийн жижиг сажиг ачаа тогсоор угаад одоо энэ том гэрэн ачдаг болно. Манай говьчууд бол одоо хүртэл одоо тэмээг ачиж нүүдэлж байна. Эхлээд одоо нүүхэд бол нэг 4-5 тэмээд нэг гэр багтана. Бүхэл бүтэн гэр тавилгатайгаа 5 амтай гэр бол бүр 4 амтай жижиг хангаа гэр бол 2-3 тэмээд бол багтчихна. Бидэд болохоор 4 амтай гэрээ энэ тэмээнд ачигдсан байна авдар савтайгаа. 2 тэмээгаа нэг нь энэ хойноо зогсож байна. Тэгээ тэмээгэн болохоор яг хүүхдээ аяхаа болохоор хом шат гэж байгаа. Тэр хом шатыг болохоор хом нь болохоор ски туургаараа хомолчдаг. Тэмээнийхээ бүхийг ороогоод одоо тэмээндээ бол халаг болгоод энийг болохоор ханаар хавсаагдсан байна. Ханаар хавсаад одоо ханаа давхар хавсаадаж одоо тэмээндээ бат өгүүлгэж урууг нь өвдөхгүй болгоо. Тэгээ дээрээс нь гэр дээгэр туургаа ачиж нүүдэг байна да. Тэмээг бол сургана. Энэ болохоор хамранд нь хийж байгаа зүйл нь болохоор бөөл гэнэ. Энэ бөөлийг болохоор бөөлс гүйс бургас сухаа гэдэг хатуу модоор хийдэг. Энэ болохоор манай говьд ургадаг бөөлс модоор хийдсэн аттай. Ингэж ургадаг. Байглаас нь бид нар шил сонгоод одоо лус үлдэх цагаар авдаг. Өвөл 1 сард 2 сард очиж хадаж авдаг гэсэн үг. Байгалийнхаа ургасан модноос аваад тэрүүгээр хайсал зорж янзлаад одоо тэмээний хамар симхийгэр энэ тэмээний хамар бол буудлахад бол өвдөх юм байхгүй. Өөрт нь симхи байгаа. Энд нь ингэж буудлаарай гэсэн тийм симхи заагаа. Тэрийн жоохон цоолоо л хийждэг. Тэгээ ингээ эдэгчхэр юм бол дахиж шархалж өвдөн гэсэн юм байхгүй. Тэгээ энэ болохоор тэмээнийхээ эр ноосоор ноос өвдөг зогдор бүх юмгээ хийн. Тэгээ ноос нь болохоор тэмээний эр ноос гэвэл одоо зогдор, шил, өвдөг 3 эр ноос гэнэ. Бус биеийнх нь болохоор эм ноос гэнэ. Эм ноосоор нь бид нар болохоор ноосны самснол тэмээний ноос хувцас гэдэг тэрийг хийж болно. Эр ноосоор нь болохоор бидний одоо тэмээ ачаалж байгаа энэ уяа дэс бүгдийг л одоо өөрт хэрэгцээтэй бүх юм түүдгэлж янзлаад тэмээндээ зориулж хийдэг те. Тэмээ их сайхан амьтан штэ ер нь уян зөөлхөн сэтгэлтэй дэлгөөхөн би чинь хөдөө аж ахуй сургуулийг төгсөж ирсэн. Тэгэл одоо хар багаасаа ээж аваагаа дагаж тэмээн дээр бас одоо 3 үеийн дагаа малчин байна. Сургууль төгсөж ирсэн мөртлөө малчин хийж байна гэдэг. Тэмээ гэдэг амтнаас хар багаасаа нөхөрлж өссөн болохоор энэ тэмалаасаа салж чадахгүй. Уул уурхад ороод ажиллаад нэг сар явдаг юм да тэгээд эргээ гарч идэх юм. Тэмээгийн санаад эргээд. Тэгээ ер нь тэмээгийн дагаад одоо тэмээг одоо ингээд өөрөөсөө бол өөрийнхөө дүүнерт одоо тэмээг ингэж эдэлдэж шүү, ингэдэж шүү, тэгдэж шүү гэдгийг бүгдийг зааж өгөө явж байна да. Тэмээ чинь тэнгэрийн амьтан. Тэмээгээр одоо бид нар чинь цаг агаараа шинжиж байна, байгаль усаа шинжиж байна. Тэмээг хаашаа нүүдлэх үү, яах вэ гэдгийг бүгдийг мэднэ. Тэмээ чи аягүй зүүн совинтай амьтан. Тэгээ яаж мэдэх вэ? Тэмээ чи одоо ингээд 2-3 хоногийн өмнө тэнгэрийн хаашийг мэднэ. Тэнгэр тэмээ ингээд ботоо гадаа бол ботхтой ингээд үйдсэн байдаг. Тэгээд ботхтой ингээд орилоод эргэж ирж хөхүүлээд хэрвээ чэвтээ дэвэл тэнгэр нэг 2-3 хоногийн дараа тас нь хавар бол шороо шуурна, зун бол бороо орно, өвөл бол цас орно гэж бодно да. 2-3 хоногийн дараа л ирнэ. 2-3 хоногоос л өмнө мэдэрнэ. Тэгээд газрын урууд орилж гүүх эдрэгээсээ шалтгаалаад буцаж эргээхгүй өглөө босоод чигээрээ налаагаа цуваа явуучвал тэгээд тэнгэр сайхан байх наа тэгээд 5 шүү малаас хамгийн төв арлаг бэлчдэг. Нэгээ дагаж бэлчин. Тэмээ чин зуны 3 сар, хаврын 3 сар яг хумиж бөөгнөж явахгүй бол бутардаг амтан. Нэг адуу шиг нэгээр сүрэг болж явдаг амтан. Нэгээр явна. Нэгээ далдарлаад бол тэгээд хаашаа хамаагүй нөгөөт харагдах юм байчин гул цовчдаг амтан. Тийм учраас тэмээ маллага заах хэрэгтэй. Яг л бөөгнүүд цуглуулж явах бол хаврын сард бол яг ботголох цагаар нь бол тэгээд бүгдийг бөөгнүүлээд цуглуулаад нэг ботгоо бүрэн авна да. Одоо тэгээд нөгөө ботголох гэж байгаа ботгоо нуу шүү дээ одоо. Шилэрч байгаа юм бол тэгээд ботгоо аяанда ижлээсэн салаа алхаа явчихна. Тэгэл хамгийн нуугдан бах өөрийнх нь нуугдаж очиод зогсох боломжтой тийм хүн харагдахааргүй газар очиж ботгоо. Хүнээс даалд газар очиж ботгоо. Хүн амтнаас хол одоо ан амт нөгөө одоо чон гөрүүнээс нууж одоо энэ дээр очиж зэлүүд ан одоо жишээлбэл одоо жалга гүвэн жалга малганд очиж ботгоо. Нууц газар ботгоо байж нуудаг. Өөрөө одоо нутгааг сандаг амтан. Тэмээ чих уйхан зөөлх амтан штэ. Ботгоо хаяа нэг голох тохиолдол байгаа. Энэ дээр болохоор ботгоо бид нар одоо ингээд эргэжтэйжсэн эмэгтэйжсэн бүгд сайхан уртын дуудуулаад хөөслөөл тэгээ морин хуурыг хөглөөд бүхэнд нь зүүждэг байхгүй урд бүхэнд. Тэгээ өглөө дуучаад хуурч нь аянд нэг салхиныхаа аясаар дуугардаг хөнгөн дуугардаг. Тэрүүгээр ботхон гэж авдаг юм.
уяхан зөөлхөн сэтгэлтэй. Нэг дассан хүндээ бол ер нь найдвартай түшиг анда гэсэн үг. Ер нь эзнээ бол хаач хаяхгүй, өмнө ботхон тэмээ бол эзнээ хаяхгүй. Яг л эзнээ авч явна. Одоо бид нар ч ингээл тэмээн дээр нүүхтэй одоо манайхан технээс нүүхтэй хүүхдээ сэгсэнд авч явдаг гэсэн. Одоо энэ сэгс түүцэн байна. Энэ сэгсэн дээр болохоор одоо бага насныхаа хүүхдийг одоо ээж хүн нандинж авч явдаг байсан. Сэгсэндээ зүгээд. Тэгээд хүүхдээ болохоор одоо эндээ унтуулаад өмөө хүлж унтуулчаа тэгээд тэмээнийхээ одоо алхаагаар бүүвэлж аваа явдаг байсан. Одоо тийм л юм байна да. Тэмээ чи нэг ус уухаараа одоо нэг ус уугаа гарахаараа нэг 7 хоног бол дахиж уухгүй. Юу уухаараа хоолойгоо болохоор сар бол явж чадна. Тэсвэр төвчээрийн туйл амтэн шүү дээ. Энэ амтныг бол одоо багаасаа өсгөж хайрлсан болохоор одоо ингээл одоо хүртэл хайрлал одоо нутгийнхаа болон нийт монголчууд одоо тэмээг хайрлая, махаар биш эдлэгээр хангая гэдэг саналтай бодолтой явдаг үндэ би. Энэ нь хэцүү шттэ. Тэгэл энэ тэнд явхад малаан бодно, малаан санана. Малан манай яваад очиход тэгсэн болоо, яатсан байгаа. Тэр минь тэгсэн болоо, энэ минь ингэсэн болоо. Сая сүүлийн 2-3 жилдээ цаг манай говьд бас нэлээд чанга байлаа. Тэгэхэд бол бид нар бас чармаахаараа чармааж тэгэл өвсдөжээлээ, энэ тэндээс базаалаа, хангаагаас өвс татана. Тэгээд одоо өвсдөжээгээл энэ мөгээ чөхүүлчихс тэрийгээс усахчих юмсан гэсгийг. Тэгээ ер нь нутгаа сансан тэмээ бол хэцүү шттэ. Ингэн тэмээ бол ялангуяа цагаан мах гэдэг юм нэрвчээд идэв нутгаа сансан мал. Тэгээ эргэж хараад нутгаадан хар зогсоод нутгаа гэгэлзээд хоол ундааж идэггүй цаг сайхан нутг нь бол хоолойгоо байсан ч гэсэн эргэж нутгаа бодоод тэмээ чин 5 ушуу малыг бодвол ямар ч үед 3 жилийн зуд гаталж байна. Өвчнгүүл бол өөрөө өвчнгүүл бол 3 жилийн зудыг бол ямар ч асуудал туучдаг. Тэгэл өөрийнх нь нутг нь хоолтой байвал хоолойгоо байсан ч гэсэн досон нутагдан шороогоон долоогоод ч гэсэн онд орчдөг юм байна. Тэмээ бол төвсвэр төвчээрийн хаан штэ. Тэгээд говийн бол хамгийн одоо тэмээ бол хамгийн хатуу ширүүн өргөстэй бутлаг ургамлыг иддэг. Тэгээд тэрийг идэл хатуу бут шүү шавга идэн 5 шүү адуу малыг бодвол 10 адуу 10 тэмээ хоёрыг нэг бэлчээрт 10 онуулахад адуу идээд дууссан бахад бол тэмээ идээд дуусаагүй. Тэмээ хажих голомтхай амтан. Өөрийнхөө гიშгсэн өвсөг идэхгүй. Өрөөлийн гიშгсэн бэлчээр дээр явахгүй, баг малын гიშгсэн бэлчээрийг явахгүй, өөр бэлчээр өөрийнхөө сонгосон бэлчээр дээр явдаг юм тань да. Өөрийнхөө бэлчээр өөрийнхөө тааваар явдаг юм тань. Тэгээд намрын сардан сайхан тааваар нь бэлчээрийн тааварлыг нь явуулаад тэгээд 10 сараас хойш яг хомиж бөөгнүүлээл тэгээд унлагаанд оруулна да. Намар өмсөн тэмээнээс бол хавар өмсөн тэмээ сайн байдаг. Үгүйж 5 хөлөн авахаас эхлүүлээл. Намар өмсөн тэмээ бол тарган тэмээг намар эрт эдлэхгүй, уйд цоохгүй унчаар намар тэмээ 5 авчдаг. Энэ тэмээг бол ачаалахаас өмнө бол ачаа ийм аянжинд явахаас өмнө нэг сарын өмнө барьж авч хатуу газар уйж, нэг бол хужуу шавхтай газар уйж, сойно. Бүх миний 300 гаруй тэмээ бүгд нэртэй. Тэгэл ингээл би ч одоо ботхтай ингээс аагаал тэр гээл хашгирахад гараад ирж штэ. Нэрээ мэдээд тэр нь байхгүй, энэ нь байхгүй нэгээд бүгдээрээ нэртэй. Тэгээд бүгднгийнх нь нэрийг дуудаад тэгээд айл майлын тэмээнд явж хахад тэр мань тэргээд дуудан гот эргэж хараа зогсдгийг шүү дээ эзнээ хараа. Тэмээ их эзэндээ их дасамхан. Хүнд юу нэг айгуу дасамхан. Ямар ч хүнд очиод асарч чинь. Хүн эрхлүүлээд байвал тэмээ эрхлээд байдаг. Ингээний сүү цагаан эдэ чинь бас хүнд ашиг шимтэй байдаг шүү дээ. Ингээний сүү чинь тослог ихтэй. Ингээний сүү эхийн сүүг 95%-аар орлох чадвартай сүү. Сахарын шижин, диатез одоо тэр бүх юмд тэмээний бүх юм сайн. Одоо тэмээ тэрэггүй юм байхгүй болчихлоо шүү дээ. Тэмээний тархил сайн гэн, тавг сайн гэн бүх юм сайн байдаг болсон. Ич юус махан сайн гэн. Тэмээ чинь сэрүүн чанар амтан. Хүнсэн тэргэлэхдээ бид нар нэг 10-11 сараас хойш хүнсэд мах аав, тэмээний махыг аав. Зуны сардан бол бага малаа идэн, өвлийн сардан бол яг ганц нэг тэмээ идэн. Гэтэл бол ингээд би бол тэмээг бол өсгөх гэж үзэж байгаа. Залуу малчин яг дан тэмээгээрээ явж байгаа. Тэмээнийхээ сүү цагаан идэг борлуулж байна. Би одоо энэ жил ээжтэйгээ нийлээд 50 гаруй инг саа сургасан. Ээж дүүнэртэйгээ нийлээд сайланд нэг 57-8 инг сургасан. Сүүлийн 2-3 жил саа суугаагүй байж байгаа. Энэ жилээ саа сургаж эхэлж байгаа юм байна.